Өдрийн мэнд хүрэг үзэгч сонсогчдоо бие өмгөөлөгч Болд Эрдэнэ байна. Та бүхэнд терминал 1 хөтөлбөр хууль эрх зүйн болон ээлж дугаарыг хүргэж байгаад таатай байна. За өнөөдрийн дугаараар бид хүн бүрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай салшгүй холбоотой, хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч болон ажилтны эрх үүргийг тодорхойлж байдаг. Хөдөлмөрийн гэрээний төрлүүдийн талаар ярилцах болно. Хөдөлмөрийн тухай хуульд бол хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах, дагалдан ажиллах хөдөлмөрийн гэрээ, туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээ гэх мэтчлэн ялган хуульчилсан байдаг. Гэсэн хэдий ч иргэн хуулийн этгээдүүд эдгээр гэрээний ялгаа, аль нөхцөлд аль гэрээг нь байгуулах ёстой гэдгийг мэдэхгүйгээс болоод эрхэн зөрчигдөх зарим тохиолдолд энэ асуудлаас болоод маргаан үүсэх тохиолдлууд цөөнгүй байдаг. Иймд өнөөдөр бид хөдөлмөрийн гэрээний төрөл бүрийн онцлог, эрх зүй ач холбогдол, ажил олгогч болон ажилтнуудын практикт анхаарах ёстой асуудлуудын талаар мэргэжилтэнтэй ярилцах болно. Өнөөдрийн зочноор Монголын хуульчтай холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч, олон нийтэд хөдөлмөрийн хуульч хэмээн танигдсан сэргэлэн оролцож байна. Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч оролцож байгаад баярлалаа. Та бүхэндээ бас талархаж байна. Баярлалаа. Шууд үндсэн яриандаа орё гэж бодож байна. Та хөдөлмөрийн гэрээ гэдэг ойлголтыг манай үзэгч сонсогчдод нэг тайлбарлаад өгөөч. Тэр тусмаа иргэний хуульд заасан бусад төрлийн гэрээнүүдээс ямар ялгаатай байдаг юм болоо? Тэгэхээр энийг ярихаас өмнө бол ер нь энэ хөдөлмөрийн харилцаа болоод энэ хөдөлмөрийн эрх зүй гэдэг энэ салбар эрх зүйн асуудлыг товчхоомоос хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Тэгэхээр хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн эрх зүй маань бол иргэний хууль, хувийн эрх зүйн дэд салбар гэж явдаг. Энэний гол шинж нь бол гэрээний чөлөөт эдийн зарчим, диспозитив буюу зөвшин тохирох аргыг ингэж гол их сурвалжаа болгодог. Ийм салбар эрх зүй юм. Зөвхөн миний хувьд бол зөвхөн хар үгээр ярихад бол иргэний эрх зүй, иргэний хуулийн охин хууль гэж бол би хэлдэг. Ер нь бол товчхондоо бол. Тэгэхээр гэрээ болгон хэлсээр дамжиж хийгдэг. Хэлцэд болгон гэрээ болохгүй гэж бас манай хуульчид ярьдаг тийм ээ. Яг энэтэй адилхан хөдөлмөрийн гэрээ гэдэг маань мөн адил иргэний хуулийн ерөнхий анги хэлцэл тавигдах шаардлага тийм ээ. Энэ бүх зүйл яг энэ гэрээн дээр бас нэгэн адил бас мэдээж үйлчилдэг. Гэхдээ яг хөдөлмөрийн гэрээ хэдийгээр нэрлэгдсэн гэрээ боловч тусгайлсан хууль буюу хөдөлмөрийн тухай хуулиар ингэж тусгайлсан байдлаар ингэж зохицуулагддаг. Тэгэхээр шинэ хөдөлмөрийн тухай хуулийн 4.1-9 дээр бол энэ хөдөлмөрийн гэрээ гэж яг юу гэдэг бас маш тодорхой байдлаар илүү оновчтой байдлаар би тодорхойлсон болов гэж бол хардаг. Тухайлах юм бол хөдөлмөрийн харилцааны үндсэн дээр ажил олгогч ажилтан харилцан тохиролцсны дагуу хийсэн тохиролцоог бол хөдөлмөрийн гэрээ гэж тодорхойлж өгсөн байдаг. Энэ тодорхойлтын цаад агуулга бол яг нөгөө иргэний эрх зүй тийм ээ, яг энэ гэрээний чөлөөт байдлын зарчим. Яг энэ агуулгыг зарчмыг тусгасан ийм тодорхойлт юм болов. Өмнөх 90-ийн оны үеэр бол нэг ийм императив байдлаар ингээд тэр гээд ингээд заагаад өгсөн тийм ийм байсан бол илүү нөгөө харилцан тохиролцсны дагуу хийсэн тохиролцоо гэдэг утгаараа илүү энэ иргэний эрх зүйн агуулга зарчим нийцүүлсэн юм тодорхойлт юм болов гэж миний бие бол ингэж харж байгаа. Талуудаа харилцан тохиролцоо гэдгийг хөдөлмөрийн тухай хувьд илүү тодорхой зохицуулж өгсөн гэж ойлголоо. Хөдөлмөрийн тухай хууль дээр бол байгаа. Хөдөлмөрийн гэрээнд заавал тусах ёстой гол нөхцлүүд гэдэг байгаа тий. Арай энгийнээр хэлэх юм бол хөдөлмөрийн гэрээнд орхиж болохгүй зүйлс нь юу байгаа вэ гэдгийг та нэг тайлбарлаад өгөөч. Тэгэхээр яг хөдөлмөрийн тухай хуулийн дээр гэрээний гол нөхцөлийг бол маш тодорхой байдлаар ингэж зааж өгсөн байдаг. Тухайлах юм бол ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлж заасан ажил үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ. Сая шинэ хуулиар бол нэг зүйлийг тодорхой тусгаж өгсөн, нэмж тусгасан гол нөхцөл дээр ажил үүрэг гүйцэтгэх байршлын асуудлыг бол заавал гэрээн дээр тусгаж өгнө. Энийг ярих юм бол бас нөгөө ямар учир шалтгаанаар ингэж тусгасан гэдгийг бол хэдүүлээ ярианы явцдаа тодорхойлж гаргаж ирэх байх. Яг зүгээр нэг өдөр ажилдаа ирэхэд нэг өөр ажлын байр руу шилжүүлчихдэг ч гэдэг юм уу, өөр салбар руу явуулсан байдаг тийм. Тэгэхээр өөрөлдөх юм бол саяны яг энэ агуулга асуудлууд 90 оны хөдөлмөрийн хуулиар ингээд нөгөө яг наривчилсан зохицуултаас байгаагүй учраас ажил олгогч нар энэ хийдлийг бас их ашиглаад хүний хөдөлмөрлөх эрхийг бас зөрчөөд байдаг гэсэн. Тэгвэл шинэ хуулиар бол энэ ажил үүрэг гүйцэтгэх байршлыг ингээд хөдөлмөрийн гэрээн дээр нь тухайлах юм бол
тухайн байгууллага тий жишээ нь тэдэн давхар тэдэн тоотод гэд бүр ингээд тоотыг ингээд заагаад өгчдөг. Тэгэхээр нэгэнд гэрээнд тусгацсан учраас хэрэг тэрийг өөрчлөхөр бол заавал харилцан тохиролцож гэрээнд өөрчлөлт оруулах асуудал яригдана тийм ээ. Гэхдээ тэг өмнө нь тийм байгаагүй учраас ийм нэг юм хөдөлмөрлөх хэрэг зөрчигдөх асуудал их гараад байдаг байсан дээ. Энтэй холбоотойгоор оруулсан болов уу гэдэг. За товчхондоо бол тайлбарлах гэдэг шин. Хөдөлмөрийн гэрээний хугацааны талаар бас тайлбарлаад өгч. Ер нь бол хуульд за хөдөлмөрийн гэрээг одоо миний ойлгохдоор бол аль болох хугацаагүй байгуулах талаас нь илүү зохицуулттай юм болов гэж харддаг. Тэгэхээр ер нь хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээний хугацааг хэрхэн яаж хуульчилсан байдгийг нэг тайлбарлаад өгвөл. Тэгэхээр хөдөлмөрийн тухай хуулийн 50 дахь зүйл дээр бол энэ хугацааны зохицуултыг бол бас их наривчилж оруулж өгсөн. За өмнөх 99 оны хуульд бол энэ хугацааны асуудал нэлээд бас бүрхэг байсан юм аа. Тэгээ бүрхэг байсан учраас аливаа юм бүрхэг байна гэдэг маань бас аль альны ажил олгогч болоод ажилтны эрх зөрчигдөх юм одоо сэтэл цөөр бас болоод байдаг. За шинэ хуулиар бол дор дурдснаас бусад тохиолдолд бол хөдөлмөрийн гэрээг бол хугацаагүй байгуулнаа гэдэг ийм зохицуултыг бол оруулж өгсөн. За тэгэхээр эндээс юу гэж харах вэ гэхээр хугацаатай хөдөлмөрийн гэрээ нэг 6 төрлийн хугацаа байхыг одоо бас оруулж өгсөн шинэ хуулиар. За тухайлбал юм бол дагалдан туршилт тийм ээ. За дээрэс нь удирдлагын шинжтэй ажил үргийг одоо гүйцэтгэхтэй удирдлагын үргэлж хугацаагаар за мөн одоо бидний ярьдгаар бол хүний оронд тий. За декреттэй хүний оронд гэдэг юм урт хугацааны чөлөөтэй. За магадгүй ээлжийн амралттай хүний оронд гэдэг юм уу тий. За дээрэс нь төр ажлын байр гэдэг. Одоо хуучнараа л гэрээд ажиллаж одоо тийм нэр томьёо байхгүй болоод хөдөлмөрийн гэрээ хийхдээ төр ажлын байр буюу зорилго биелээд дуусдаг гэдэг. За тэгээд зүйлд нь бол санхүүжилт буюу төслийн хугацаагаар гэдэг нөгөө одоо оюутлахаач гэдэг юм уу эсвэл эрдэс хамтлагаан туслан гүйцэтгэгч компаниуд эдгээр одоо оюутлахаа болоод эрдэс хамтлагуудаа байгуулсан төслийнхээ хугацаагаар ажилтан бүртээгээ одоо хугацаагаа тодорхойлж санхүүжилтээ тодорхойлж ингэж хийдэг гэрээ бол 51.6 буюу төслийн хугацаа гэсэн энэ 6 төрлийн. За үүнээс бусад тохиолдолд ер нь бол яг хуу хөлбийн гэрээг бол хугацаагүй байгуулах юм учиртай байдаг. За ойлголоо. Баярлалаа. Хөдөлмөрийн гэрээг одоо ингээд ярихлаар иргэд олон нийтээс асуудаг нэг юм түгээмэл асуулт байгаа юм. Тэр болохоор гэрээгээ байгуулж амжаагүй маа. Бичгээр гэрээгээ байгуулаг юм. Тэгээд 1 сар ажилласан, 2 сар ажилласан, 6 сар ажилласан. Одоо цалин мөнгө авч болох уу? За цалин өгөхгүй байна. Гэх мэтчилсэн асуудлууд байдаг. Миний асуулт болохоор хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ер нь энэ хөдөлмөрийн харилцааг хэрхэн яаж зохицуулж ойлгох юм бол та энэ дээр нэг тайлбар хэлээд өгч. За тэгэхээр таны яг энэ асуултанд хариулахын тулд онлын асуудлаас яригдах учиртай. Өөрөлдөх бол хөдөлмөрийн харилцаа үүсэх, өөрчлөгдөх, дуусруулах чиглэгдсэн тэр нөхцөл байдлыг бол хөдөлмөрийн харилцаанд хуульцсан факт гэж одоо судлаачид онлын хуульчид бол ярьдаг. За тэгэхээр өмнөх 90 оны үед бол хөдөлмөрийн харилцаа үүсэх үндслийг илүү хязгаарлагдсан байдлаар тавьж өгсөн. Заавал хөдөлмөрийн гэрээ байгуулснаар хөдөлмөрийн харилцаа үүснэ гэдэг. За энэ асуудал яг 90 оны үед яг ийм хязгаарлагдсан байдлаар зааж өгсөн нь эргээд ямар сөрөг талыг агуулсан гэхээр яг таны саяны асуудаг хүний хөдөлмөрийн гэрээгүйгээр ажиллаж байгаад тэгээ цалин үсийг нөхгүй халчдаг тий. За тэгээ дараа нөгөө гэрээгүй учраас хөдөлмөрийн харилцаа үүсээгүй ч гэдэг юм уу тий. Гэдэг ийм нэг жоохон очир дутагдaltaй ийм асуудууд гардаг байсан бол за шинэ хуулиар бол энэ дээр хөдөлмөрийн харилцаа үүсгэх тэр хууль фактын хамгийн эхлээд болох үүсгэх үндслийг нэмэх нь нэг буюу яг хөдөлмөрийн гэрээ байгуулах гэдэг маань хэвэндээ байгаа тий. Гэхдээ нэмэх нь нэг буюу хөдөлмөрлөж ихэлснээр хөдөлмөрийн хэсэг харилцаа үүсдэг болсон. Тэгэхээр сая та хэллээ шүү дээ. Гэрээгүйгээр ажиллаулаа. Тэгэхээр нөгөө цалин үүсний асуудал ер нь энэ хөдөлмөрийн хууль үйлчлэх үү гэдэг агуулга. Тэгэхээр шинэ хуулиар бол хөдөлмөрлөж ихэлснээр одоо хөдөлмөрийн хэсэг харилцаа үүсэх болсон гэдгийг бол тодорхой заагаад ингэсэн тохиолдолд одоо хөдөлмөрийн хуулийн нөгөө 166 зүйл шууд ажил олгогч болоод ажилтнанд шууд үйлчилнэ л гэдэг санаа. Тэгэхээр нэгэнд үүссэн учраас буцаагаад яг үлээ хэрвээ дуусар болох юм уу зослох тохиолдолд яг л адилхан 80 дугаар зүйл болоод 78 дугаар зүйл эсвэл 79 дугаар зүйл засаг энэ одоо үйлдэлээр одоо цуслах юм уу дуусар болох энэ зүйл яригдж байгаа гэж ойлгож байна. За ойлголоо. Миний ойлгосноор бол хэдий хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй байсан ч гэсэн та ажил үүргээ гүйцэтгэхэд эхэлсэн бол за энэ цаг үеэс хөдөлмөрийн эрх зүй харилцаа үүссэн гэж ойлголоо. Энэ хариулттай холбоотойгоор за ер нь яг хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулах асуудал ажил олгогчийн талаас
тэр ажилтны талаас тэр хин хайхрамжгүй хандаад яваад иж болно л доо. Тэгэхээр нөгөө бичгээр байгуулахгүй тохиолдолд ийм тодорхой эрсдлүүд байгаа юу? Аль талтай? За мэдээж бас аливаа зүйл бас хоёр талтай тийм ээ. Гэхдээ сөрөг талууд бас бий. За тухайлх юм бол яг го шинэ хөдөлмөрийн тухай хуулинд бол хөдөлмөрийн гэсэн харилцаа үүснээс хойш хэрэг хүндгүү шалтгаандаа аль аль нь одоо гэрээгээ хугацаанд байгуулж амжаагүй бол ажлын 10 хоногийн дотор одоо нөхөж байгуулах юм учиртайг зааж өгсөн. Өмнөх хуулинд бол байгаагүй. Тэгээд хэрвээ энэ хугацаа идэрх юм бол зөрчлийн тухай хуульд ч юм уу тий тодорхой хариуцлага хүлээлгдэг. За энэ яг нэг асуудал. Нөгөө асуудал бол хэрэг хөдөлмөрийн гэрээгүй ажиллаулж байгаа тохиолдолд ажиллуулагч дараа нөгөө хөдөлмөртэй харилцааг цуслах асуудал. Тухайлах юм бол 80 дугаар зүйл буюу тий. За энэ дээр давтан зөрчил гаргасан ч гэдэг юм. Эсвэл гэрээний тухайлан насцуу зөрчилөөр ингээд хөдөлмөртэй харилцааг цуслах гэхээр яг гэрээ байгуулаагүй учраас тэр гипотек зөвөр нөгөө нөхцлүүд нь хангахдахгүй ч гэдэг юм уу. Энэ бол ажиллуулагчтай нөгөө талаараас сөрөг. Бас нэг талаараа бол ажилтны талдаа нөгөө гэрээн дээр чинь нөгөө ажлын байрны нэр тодорхой заас ажил үүрэг за ялангуяа цалин үсний талаар маш тодорхой заардаг учраас нөгөө хэдий яг амаараа тохирж байгаа ч гэсэн амар тохирсон тохирцооч бас хэцүү шттэ. Тэгээ нөгөө цалин үс хэлбэлцэх ч гэдэг юм уу хугацаанд нөхгүй байх ч гэдэг юм ингээд янз янзын асуудлууд бас гэрээ байгуулаагүйс болоод гарч ирдэг. За дээрэс нь мэдээж гэрээ байгуулаагүйгээрээ бас нөгөө талаар ажилтны талдаа ч гэсэн бас сөрөг нөлөө зөндөө гарч ирнэ. Тэгэхээр яаж ч утсан хөдөлмөрийн гэрээ байгуулах нь бол зөв хэрэг гэж. Нэгэнт хөдөлмөр эрхлэлтэй харилцаа явж байгаа бол тухайн гэрээгээ бичгээр байгуулах нь ажил олгогчд ч тэр ажилтнч тэр хэрэгтэй байх нэ гэж ойлголоо. За дараагийн асуулт болохоор та энэ хөдөлмөрийн гэрээний төрлүүдийг тайлбарлаад өгөөч. Ер нь хэдэн төрлийн гэрээнүүд байгаа юм? За түгээмэл хэрэглэгдгүүд нь аль юм? За хоорондоо ямар ялгаа, онцлогтой юм гэдгийг нэг дэлгэрэнгүй тайлбарлаад өгвөл. Тэгэхээр шинэ хуулиар бол за 99 оны хуулинд бол бас нэлээд бүрхэг байсан юм аа. Яг төрөлхөөс илүүтэйгээр ганцхан хөдөлмөрийн гэрээ. За тэгээд хөдөлмөрийн гэрээний хугацаан дээр яг нэг дагалдан туршилт гэдэг ингээд нэг тухайд нэг тэмдэглэгээ үйлдэл ингээ явцдаг. За энэ нь эргээд нөгөө хязгаарлалттай зохицуулалттай учраас нөгөө талаараа ажилтны хөдөлмөрлөх хэрэг зөрчигдөх ч гэдэг юм уу та эсвэл ажил олгогчтой бас их ойлгомжгүй нөхцөл байдлууд бас үүсдэг байсан 99 оны хуулиар. За одоо шинэ хуулиар бол бас энэ дээр нэлээд бас тодорхой өөрчлөлтүүдийг нөгөө хийдлүүдэд засах ийм орлогууд бол бий болсон. За тухайлах юм бол институт байдлаар 13 дугаар бүлэг энэ институт байдлаар ингээд тодорхой тусгаж өгсөн. За тухайлах юм бол дагалднаар ажиллах үеийн хөдөлмөрийн гэрээ, за туршилтаар ажиллах үеийн хөдөлмөрийн гэрээ, за мөн одоо бүтэн бүс цагаар ажиллах үеийн хөдөлмөрийн гэрээ, за дагалдан суралцагчийн гэрээ, за мөн онцгой нөхцөл бүхий гэрээ. За дээрэс нь гэрээс зайнаас ажиллах үеийн гэсэн ийм 7 төрлийн ийм хөдөлмөрийн гэрээг бол нэлээд наривчлаад бас ингэж тусгаж өгсөн байдаг. За тэгэхээр за дагалдны туршилтын асуудал мэдээж бол ажил олгогч бол хэнийг яаж авах хэлбэр нь бол нөгөө гэрээний чөлөөт байдлын зарчим нэг талаараа. За нөгөө талаараа нэгэнт энэ нөгөө тухайн ажилтан хүнийг бол мэд нөгөө юу гэдэг лээ хүний сайныг ханилан байж хөлгийн сайныг унан байж гэдэг шиг тухайн ажилтныг бол мэдээж дагалдангаар ч байдаг юм уу эсвэл одоо туршлагатай ажилтнууд одоо дагалдангаар эсвэл шууд нөгөө бигдааж ажлын байран дээр туршилтаар ажиллах ингэжээч нөгөө эргээд энэ ажилтан маань бас энэ ажлын байран дээр ур чадрын хувьд болоод сэтгэл зүйн хувьд бусад нөхцөл байдлын хувьд ингээд уусаж тий ингэж ажиллаж чадах уу гэдэг ийм агуулга гарч ирж байгаа. Энийг бол энэ дагалдангаар ажиллах үеийн хөдөлмөрийн гэрээ туршилтаар ажиллах үеийн хөдөлмөрийн гэрээгээр ингэж нэлээд наривчилж бас ингэж оруулж өгсөн. Би түрүүнд хэлсэн шүү дээ. Хуучин бол ингээд нэг товчхон ингээд хугацаан дээр оруулждаг гэсэн. Одоо бүр бие даасан ийм хөдөлмөрийн гэрээний асуудал яригдаж ирсэн. За тухайлх юм бол дагалданаар ажиллахад бол 3 хүртэл сар тийм ээ 3 хүртэл сар. За энэ нь өөрөө туршилттай их адилхан. Туршилт гэсэн 3 хүртэл сар. 3 хүртэл сар. За дараагийн асуудал болохоор нарийн мэргэжлийн дагалдангийн асуудал бол шинэ хуулиар орж ирсэн. Гэхдээ нарийн мэргэжлийн дагалдан гэдэг нөгөө хөдөлмөрийн нийгмийн хамгааллын сайд тушаалаараа гэж баталж өгдөг. Өөрөөр хэлэх юм бол ингээ ажлын байрны нэрнүүд байх нь шүү дээ. Энд чинь тэр агнуурчин гэдэг хүн те хэрвээ нарийн мэргэжлэн гэх юм бол нарийн мэргэжлийн дагалдангаар ажиллах үеийн хөдөлмөрийн гэрээ байгуулад тэгтээ хугацаан дээр 2 жил хүртэл хугацаа гаргаж байна. Жил хүртэл шүү. Максимум бол 2 жил. Дахиад нэг сонгохоор бол 1 жил хүртэл хугацаа гаргасан. Туршилт дээр бол тийм байхгүй шүү.
Нарийн мэрэгжлийн туршилт гэдэг асуудал байхгүй. За цалингийн асуудал дээр бол би ингээ харьцуулаад явчихъя хэдүүлэг нэгтгээд дагалдангаар ажиллахад бол 70% баггүй үндсэн цалин бол хамгийн багадаа. Яг гоо дээшээ байж болно. Багадаа бол яг гоо энэ нөгөө бүтээмж болоод те бас энэ чинь дагалднаар ажиллаж байгаа учраас бас яг бидээж ажиллаж байгаа ажилтнаас арай өөр байгаа л да. Тийм бас өөр одоо дагалдуулж байгаа ажилтны бас чиг үүрэг орж байгаа учраас ер нь бол бас өөр хүмүүсийн хөдөлмөр хамт явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэл тухайн бодит үр дүнд гэх юм. Яг үнэ тий. Тийм учраас бас ингэдэг. Дээрэс нь яг хуулинд бол урамшууллыг олохын шүү гэсэн юм үүрэг болгосон диспозит байхгүй. Тийм учраас ажиллуулагч бол олохгүй байх бас юм боломжтой. Урамшууллыг ш одоо нөгөө шагнал цалин, шагнал урамшуул чинь нэг ойлголт. Тэ? Энэ агуулга бас байгаа. Туршилт дээр болохоор яадгүй вэхээр яг цалин усны бүрдлээ нөгөө одоо тухайлдах юм бол за одоо чинь хуульчийн ажил дээр би туршилтаар нэг байгууллагад ажилладаг. Яг нөгөө хуульч маань хэдэн төгрөгийн цалин авдээ. За ямар нэмэгдэл хүс нэмэгдэл нь байдیں۔ Тэ? Яг энийг нөгөө төр байгууллагын хамтын гэр ялцэрч юм уу дотоод журам заасан хэм хэмжээнийхөө хүрээнд авна. Өөрөөр хэлэх юм бол үндсэн ажилттай ер нь бол адилхан гэсэн. Нөгөө туршилт гэдгээрээ үндсэн цалин бага мар гэсэн юм бол ойлголт бол байхгүй. Тэгээ энэ шинэ үеийн бас нэг онцлог туршилтыг бол ер нь их дажгүй зохицуулаад өгсөн. За дараагийнх нь болохоор одоо дагалдангаар ажиллах үеийн одоо хуучин 90 сарын үеэр болохоор дагалдангийн хугацаа дууссан бол үргэлжлүүлээд туршилт болгочихдог. За тэгээ нөгөө дагалдан маань хүний оронд нөгөө декреттэй үний оронд юм ороод дагалдан хийдэг. За тэгээд нөгөө декреттэй үнийг эргэж ирэхэд хүртэлж яж юм уу эсвэл хугацаатай нөгөө урт хугацааны чөлөөтэй байгаа хүний оронд дагалдан хийгээд тэнгүүдлээ дагалдангийн хугацаанд дууссан туршилт болгоод за нэг туршилтын хугацаа дуусаад үндсэн болгондоо гэсэн чинь нөгөө нэг ажлын байр нь хിവэрэ дулж байгаа хүн чинь ороод ирдэг. Тэгэхээр нөгөө үндсэн болсон чинь байхгүй, цалин үсээ бүтэнж авсан юм байхгүй. Тухайн байгууллагад ажиллаж исэн нэг сайхан түүх үлдээд хөдөлгөөнтэй харилцаа дуусгар болдог ийм байсныг шинэ хуулиар үгүй болгосон. Өөрөөр хэлэх юм бол хэрэв дагалдангийн хугацаа дуусах юм бол туршилт бол болохгүй. Нэг бол үндсэн болох, нэг бол 78.1-3-аар хөдөлгөөний гэрээний хугацааг дуусгар болгох ийм зохицуулт орж ирснээрээ бас ингэж бас дагалднаар ажиллаж байгаа хүний бас эрх зүйн байдлыг бас сайжруулсан. За туршилтаар ажиллахад нэг зүйл бас орж ирсэн. Нэг зүйл орж ирсэн нь юу орж ирсэн гэхээр хүний оронд эсвэл удирдлагын шинжтэй ажил үүрэг гүйцэтгэх тий нэг удаа гүйцэтгэж байдаг юм уу? Мөн төр ажлын байран дээр бол туршилтаар авахыг бол хориглосон шүү. За энэний нөгөө утга нь юу гэсэн үг вэ гэхээр үндсэндээ бол сул орон тоон дээр бол туршилтаар авнаа. Сул оронтой гэдэг нь эзэн бий байхгүй оронтой тийм ээ хин нэгэн тэгээд тэгэхээр энэ зохицуулт бол шинэ хуулиар бас орж ирсэн. За практик дээр нэг агуулга гарч ирсэн. Одоо энэ ерөнхийдөө улсын дэд жүхтэр бас их жишг болж гинүү гэж би бол харж байгаа. За тухайлах юм бол дагалдан туршилт хоёулаа нэг хугацаан дээр. Жишээ нь хуучин хөдөлгөөний тухай хуулиар болохоор за тухайлах юм бол 3 сарын хугацаагаар дагалдангийн хугацаатай ингээ гэрээ хийлээ те. За чинь 1 сарын 1-нд. Тэгвэл 4 сарын 1-нд дуусар болно шүү дээ. Тэнгүүд 4 сарын 2 болчих юм бол нөгөө анх цаасан хугацаагаар сунгагддаг байсан тийм ээ. За одоо тэгвэл шинэ хуулиар энэ тийм байха болсон. Дагалдан туршилт хоёрыг болиулсан. Тэгэхээр эндээс юу гэж харагдаж байна гэхээр за тухайлх юм бол яг саяны кейс дээр шүү дээ. 4 сарын 1-нд дуусах байсан тухайн үед ажиллах чинь мартцсан ч гэдэм үү те. Энийг гүйтэд анзаараагүй. Мэдээж за гинт одоо 5 сард нь сандаг ч юм уу эсвэл 4 сарын 20-д сандаг ч юм уу хизээ санах нь авах тамаагүй. Тэгвэл сансан үеэсээ хэрэв үнэхээр цаашид тэр ажлын байран дээр те одоо ингээд үндсэн болгож ажиллах боломжгүй гэж ерөөхдөө ажиллах үзэх юм бол сансан өдрөөсөө 78.1-3-аар дуусгар болох юм бүрэн боломжтой. За энэ шүүгийн практикт бол бас ажиллагчийн талд одоо өөрөлдөх юм бол яг энэ үндслээр дуусгар болгоход бол ажиллагчийн талд бол шийдвэр гарч байгаа ийм практикуд бас гараад байгаа. Нэгт хоёрдугаар асуудал болохоор за 3 сарын хугацаатай хийсэн. Гэтэл 2 сарын дараа бас дуусгар болгочих тохиолдлууд эсвэл одоо дуусгар болгож явахад хөдөлмөртэй харилцааг цуцалсан одоо нөгөө татан зөрчилж яадаг эсвэл одоо настай зөрчил гаргасан гэдэг. За яг шүүхэн дээр ямар дүгнэлт гаргасан гэхээр яг за хууль халсан үйлдэл нь хууль бус байна. Гэхдээ хэрэг хянын шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн хугацаа нь бол дуусчээ. Тэгэхээр яг тэр одоо 3 сар хүртэлх тэр цалингийн өгөөд энэс хойшх нь бол өгөхгүй байх. Өөрөөр хэлэх юм бол хэдий хууль бас халсан ч гэсэн
хугацаанд дууссан учраас эргэж томилогдох боломжгүй гэдэг юм шийдвэрг бол бас улсын дээд шүүх бас ингэж жишээ гаргаж ирсэн. За энэ яг энэ тохиолдолд бол би бол санал нийлж байгаа. Ягаад тэгэхээр нэгэн тэн чинь өөрөө нөгөө иргэний хуулийн 71-ийг нөгөө Хуанли онсоор өдрөөр гэрээ хийгдсэн. Тэгээд энэ өөрөө нөгөө тухайн огноо нь явж байгаад тухайн өдрөө нөгөө хугацаа тоол гаргачлалын дагуу тухайн өдрөө болсон тохиолдолд энэ дуусар болж байгаа. Энэ бол ажиллуулагчийн нөгөө талаараа хүсэл зориг биш те. Хуанли онсоор өдрөөр. Тэгэхээр яг энэ нюансан дээр өөрөлдөх юм бол яг хөлбөрийн хэсгийн харилцаанд хуульсан факт тий яг энийгээр одоо шүүх бас ингэ шийдэд байгаа. Тэгээ энэ бол би бол энэ дээр бол санал нийлж байгаа. За тэгэхээр сая дагалдан туршилтыг ерөөхдөө бас ярьчлаа тий. Дагалдан туршилтын гэрээг ярьсантай холбогдуулаад нэмэлтээр асуулт асуухад одоо энэ чинь та сая нэг хугацаануудын талаар хэллээ тий 3 сар за нарийн мэрэгжлийн дадлагын хувьд бол 2 жил ч гэдэг юм уу тодорхой хугацаанууд байна. За энэ хугацаануудын ач холбогдол нь юу юм? За хуулийн этгээд ажиллуулагчийн хувьд за яг ямар хүнтэй гэдэг юм уу ямар ажилтнтай туршилтын гэрээг байгуулах ёстой эсвэл шууд үндсэн хөдөлмөрийн гэрээг байгуулахаас одоо энэний ялгаа нь юу байгаа юм? Энийг нэг тайлбарлаж өгч. Тэгэхээр яг нарийн мэрэгжлийн дагалдан гэдэг хууль тогтоогч тусгайл ингээд 2 жил 1 жил гэдэг тусгай хугацааг тогтоож байгаа. За энэ бол яг нөгөө талаараа нарийн мэрэгжил гэдэг чинь хэр баргийн хүн бас их сурахад их төвөгтэй тий мэдрэмж шаардсан. За магадгүй нөгөө заах үндсэн болгочлоо гэж бодоход дараа нь ажлын байр дээр алдаа гаргадаг, янз бүрийн асуудлууд гаргадаг тий. Тэгэхээр энэнийг бол хууль тогтоогч нар бол энэ нарийн мэрэгжил гэдэг бол хэр баргийн хүн бас ингээд тийм амар сураад байхгүй маш олон жилийн ч юм уу тий. Тухайн хүний нэг талаараа тэр тухайн ажилтнаас ур чадраас нэг шалтгаална. Нөгөө талаараа бас удаан сурдаг бас ажилтан бас байхыг үгүйсэхгүй тий. Тэг энэ агуулгаар нь хугацаан дээр бас зөвхөн нарийн мэрэгжил шүү. Ердийн ажлын байран дээр бол 3 хүртэл сар. Тэгээ ми түрүүнд хэлсэн шүү дээ. Энэ хугацаанд бол ажиллуулагч тухайн ажилтныг ур чадрын хувьд бас бэлэн байна уу? Нөгөө талаараа ажлын байран дээр бас нөгөө бусдаа нэг сөрөг нөлөөтэй бас ажилчид бас байдаг те. Ингээ оронгуудлаа үндсэн болсны дараа одоо нөгөө уур амьсгалыг эвдэх ч гэдэм үү янз янзын хүчин зүйл те. Энийг бас таних хугацаа, боломжит хугацаа энэ юм болов. Тэгээд дагалдан туршилтаар ажиллуулах нь бол ер нь бол ажиллуулагчийн нөгөө гэрээний чөлөөт хэдлийн зарчим ялангуяа дөнгөж ажилд орж байгаа энэ ажилчтай бол энэ хугацаагаар хийх эрх нь бол нээлттэй. За дараачийн асуулт болохоор онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ гэж зохицуулт байгаа. Та энийг тайлбарлаад өгч яг ямар гэрээийн ямар хүмүүстэй байгуулах ёстой юм гэдгийг. Тэгэхээр онцгой нөхцөл бүхий гэрээ за хуучин 90-аар нь бол хуулинд бол контракт гэдэг. Одоо арай нэрээ өөрчлөөд зүсээ уургаад ороод ирсэн. Ер нь бол гэхдээ зөв хуургасан гэж би бол харж байгаа. Хуучин контракт гэдэг маань нөгөө гоц буюу өндөр ур чадвартай гэсэн нэг юм гипотез зөвийн нөхцөл байсан. Тэнгүүд хүн өөрийгөө одоо бас магтаад ах чи хэцүү шүү дээ. Би гоц хүн гээл. Яг гоц хүн гэж хэнийг хэлэх юм бэ гэдэг бас стандарт бас хэцүү шүү дээ. Тийм ээ. Эсвэл би өндөр ур чадвартай гэдэг ингээд. За тэгэхээр ийм нэг юм биелэхэд хэцүү ийм нөхцөл байсныг шинэ хөдөлмөрийн хуулиар энийг өөрчилсөн. Нөгөө талаараа. За мэдээж онцгой нөхцөл бүхий контракт гэсэн нэр нь өөрчлөгдөд онцгой нөхцөл бүхий гэрээ бас. Тэнгүүтээ нөхцөл нь бас өөрчлөгдсөн. Би сая хэлсэн дээ. Нэр гоц өндөр ур чадвар гэдэг нь байхаа болоод онцгой нөхцөл бүхий гэрээ зүсээ ургаж орж ирэхдээ контракт нь ингээ өөрчлөгдөж орж ирэхдээ юу гэж орж ирсэн гэхээр нэг 2 агуулгаар орж ирсэн. 2 зорилгоор. Нэгдүгээрт хувьцаа эзэмсэгч. Одоо том хувьцаа эзэмшиж юм уу те. Гүйцэтгэх удирдлага, гүйцэтгэх захирлаараа өөрийн ихтгэл түнийг нөгөө талаараа ур чадвартай, туршлагатай те компани засаглаар мэрэгсэн за бизнесийн эрх зүгээр ч гэдэм үү бизнес эдийн засгаар те мэрэгсэн одоо ихтгэл түнээ одоо үнээрээ ажилуулах. За нэг агуулга. Нөгөө агуулга нь яг гүйц захирал. Би сая нөгөө хувьцаа эзэмшиж дээр хэллээ те. Тэгвэл гүйц захирал салбарын захиралч гэдэг юм уу? Доор байгаа. Хилцийн газрын захиралч юм уу те? Энэ үнэтэйгээ бас онцгой нөхцөл бүхий гэрээ байгуулах. Тэгэхээр 2 агуулга. Яг тийм. Ер нь бол тийм. Нэг нь хувьцаа эзэмшигч гүйц захиралтай өөрөлдөх юм компани ашигтай ажиллуулах тий. Нөгөө талаараа нөгөө гүйц захирал маань эргээд багаа бүрдүүлэх. Бас мэдээж ашигтай ажиллуулах юм бол доороо ур чадвартай одоо захирлуудаар ажиллуулах хүрээгээ хийхдээ энгийн хөдөлгөөний гэрээ биш
онцгой нөхцөл бүхий гэрээ байгуулах ийм агуулга гарч ирж байгаа. За тэгэхээр яг го практик дээр нэг ийм агуулгууд гарч ирж байна. Ялангуяа төрийн өмчт төрийн өмчөөр оролцоотой янз бүрийн байгууллагууд ингээд онцгой нөхцөл бүхий гэрээгээр нөгөө захиралтайгаа ингээд гэрээ хийдэг. За байж болно. Тэрийг бол үгүйсэхгүй. Гэхдээ нөгөө үндсэнд цалингийн их маш багаар тогтооход байдаг. Маш багаар. Төр гэдэг утгаараа ч юм уу те. Тэнгүүтлээ үүрэг хариуцлага нь амар өндөр. Тэдэн төгрөгийн ашигтай ажиллуулаарай. Тэгсэн цалин нэг 7-800 мянга 900 мянга ч гэдэг юм уу те. Сая төгрөг. Тэгсэн чинь болгоо тэдэн тэрбум төгрөгийн ашиг бол тэдэн 100 сая төгрөгийн ашиг бол гэхэр чинь баланс алдагдаж байгаа юм агуулга гарч ирж байна. Тэгэхээр яг энэ онцгой нөхцөл бүхий гэрээний гол нөхцлүүд бас байгаа. Хөдөлмөрийн хуулийн 65% дээр байдаг. Тэгэхээр энэ дээр бол хийж гүйцэтгэх тэр ажлын үр дүн. Өөрөөр хэлэх юм бол гэрэн дээр нь үр дүнгийн тавина. Та за одоо чинь би хөвцөөсөн шүү. За сэргэлэн гэдэг хүнийг захирлаар тавилаа тийм ээ. Гэхдээ би анхаасаа тавихаас өмнө гэрээгээ тохирно шүү дээ. За жилийн эцэстээ тэдэн тэрбум төгрөгийг хийж яддаг юм уу? Ашигтай ажил шүү. Тийм ээ. За хэрэг эндээ хүрэхгүй бол хариуцлагын асуудал яригддаг тийм. Тэгээд урамшуул хангамж хөнгөлтийн асуудал. Тэр нэг баланс. За тэгвэл ашигтай ажиллуулахын тулд тэр хүнийг бас тухайлах юм бол одоо за жилийн эцэст ашигын тэдэн үеийг танд өгье. За энэ бас нэг урамшуулж штэ тэр хүнийг дэмжих хөшүүрэг дээ. Гэтэл нөгөө төрийн өмчтэй болохоор тийм хөшүүрэг заримд нь байхгүй. За дээрэс нь одоо тоног одоо нөгөө одоо машин техник одоо ядаж л гар утасны дугаарч гэдэг юм уу те 99.1-тэй дугаарч гэдэг юм уу том машин ч гэдэг юм. Энд чинь бас нөгөөдөр энэ чинь бизнесийн бас ашигтай ажиллуулах байгаа хүний нүүр царай тийм ээ. Гэх мэтнгээр энийг цогц байдлаар нь тухайн гэрээн дээр маш тодорхой байдлаар ингэж тусгах учиртай. Энийг бол ингээд харж байхад бол ингээд ялангуяа энэ төрийн өмчт зарим нэг байгууллагууд бол ингээд яг энэ агуулгуудыг их алдагдуулаад тэгсэн мөртлөө амар өндөр хүлээлт үүсгээд ингээд тэр нөгөө хуулийн 65%-ыг тодорхой байдлаар ингээд зөрчөөд байна уу да гэж хараад байна. За нөгөө талаараа гэрэн дээр бас нэг гол нөхцөлийн асуудал гарахаар нөгөө захиран зарцуулах хөрөнгийн хэмжээ хязгаар. Тийг бас тодорхой тусах хэрэгтэй. За ийм хөрөнгийг та захирлын хувьд бол захиран зарцуулнаа тий. За эдгэрэнгийн хариуцлагын асуудлыг бас тодорхой тусах хэрэгтэй. Тэгээ ингэж тусгаагүйгээс болоод бас нөгөө жилийн эцэст бас ямар нэгэн байдлаар маргаан гарах юм агуулга бол гарна. За дээрэс нь онцгой нөхцөл бүхий гэрээг цуслах асуудлаас яригддаг. Мэдээж гэрэл юм чинь тийм. Яг энэ цуслах асуудалтай холбоотой би бас нэг асуулт асуучих. За энэ дээр нэг 4 нөхцлүүдийг дурдсан байна. Та тэрийг дэлгэрэнгүй тайлбарлаад хэлчих бах. Итгэл ажиллуулагчийн итгэлийг алдсан гэдэг нэг үндслэл байдаг юм байна. Энэ үндслэл ер нь бол одоо хуулийн бодит хэрэгжилт буюу одоо шүүхийн практик дээр хэрэглэгдэж байгаа юу? Ямар тохиолдолд ер нь ажиллуулагчийн итгэлийг алдсан бэ гэж үзэх боломжтой байна. Тэгэхээр яг хоо энэ бол та сая хөдөлмөрийн хуулийн 65-ын 4-ийн дэргийг ярьж байх шиг байна. Ажиллуулагчийн итгэлийг алдсан. Нөгөө талаараа хөдөлмөрийн хуулийн 81-ийн 4-тэй бас их төстэй тийм ээ. Яг хоо ажиллуулагч мэдээж тухайн гүйцэтгэх удирдлагаараа бол мэдээж одоо ашигтай ажиллуулах, за мэдээж итгэл төрүүлж, за энэ бол ингээд ингэж хүнд нэг итгэл гэж байдаг да тий. За гэтэл тэр итгэлд нь хүлээлт нь хүрэхгүй нөгөө талаараа ажлын байран дээр алдаа дутагдал. За дээрэс нь одоо үр ашиггүй хөрөнгийн зарцуулагч гэдэг юм уу, шамшиг дуулагч гэдэг юм уу. Ийм агуулгуудаас гараад идэг. Тэнд хүн л ажиллаж байгаа учраас хүн янз янз тийм ээ. Анх ажиллуулж байгаа бол ажиллуулалтад бол тэр байдлыг бол анзаарахгүй шүү дээ. Мэдээж судалж л байгаа хэл та. Гэхдээ бас өрөөсгөл байгаа тий. Гэтэл яг тэр хүлээлтэнд хүрээгүй алдаа дутагдал гаргасан, үр ашиггүй зарцуулсан энэ агуулга гарч ирэх юм бол бас энэ 65-ын 4-4-оор бол хөдөлмөрлөлтийн харилцааг нь цуслах энэ асуудал бол гарч ирдэг. За ойлголоо. Дараагийн асуулт болохоор энэ хөдөлмөрийн тухай хууль дээр байгаа ажлын бүтэн бус цагаар ажиллах хөдөлмөрийн гэрээ гэсэн ойлголт байна. За энэ гэрээг юу хэлж байна? Бүтэн бус цаг гэхэлэр одоо яана гэсэн үг вэ? Та тайлбарлаад өгөөч. За уучлаарай нэг өмнөх дээр би нэг зүйл хэлчихэ. Дутуу хэлчлээ. Тэгэхээр онцгой нөхцөл бүхий гэрээг туслах бас нэг үндэслэл бол нөгөө хувьцаа эзэмшигч. Нөгөө би ч нөгөө энэ компани гол том хувьцаа эзэмшигч. Би хэрвээ хувьцаагаа бүхэлдэн зараад те хувьцаагаа ингээд худалдан борлуулад тэг өөр хувьцаа эзэмшиж авч байгаа тохиолдолд тухайн тэр онцгой нөхцөл бүхий гэрээ байгуулсан гүйц захиралтай бол
бас хөдөлмөртэй харилцааг энэ үндэстээр цуцлах бас энэ хэрэгтэй. Ягаад тэгэхээр энэ чинь мэдээж өөрөө ихтгэлт хүнээ тавих тий одоо дараагийн баг болох энэ агуулгыг хуулиар бас энэ боломжийг бол олгосон байдаг. Тэгээд мэдээж хөдөлмөрийн гэрээний заасан ажил үргээ бас хангалтгүй биелүүлсэн ингээд бас байгаа. Одоо нөгөө анхны нөгөө хүлээсэн үр дүндээ хүрэхгүй байх тий. За дээрэс нөгөө нэг одоо нөгөө захиран зарцуулах хөрөнгийн хэмжээ хязгаар гэл ингээд тодорхой тусах хэрэгтэй гэдэг шүү дээ. Гэтэл тэрнээс хэтрүүлж одоо хөрөнгийн дураараа авирлж захиран зарцуулсан юм байх юм бол бас хөдөлмөрлөлтийн харилцааг цуцлах ийм агуулгууд байдаг. Тэгээ онцгой нөхцөл бүхий гэрээ маань өөрөө энгийн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүмүүсээс шал өөр. Тухайлбал юм бол эдгэрэнгийн хязгаарлалтын түвшинд хариуцахыг 6 сарын дундад цалингаар тогтоож өгсөн байдаг бол ердийн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа бол 1 сарын дундад цалингаасаа сэтрэхгүйгээр ингээ бүхэл бүтэн бүр 4-5 сарын зөрүүтэй энэ агуулгууд бол гарч ирж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө нэг онцгой нөхцөл бүхий гэрээг товчхондоо ярихад бол ийм байна тийм ээ. За сая та асуулаа бүтэн бүс цагийн асуудлыг бол энэ бол зөв яг ялчгүй одоо энэ цаг үед бол үнэхээр ач холбогдолтой ийм зохицуулт орж ирсэн. За 90 саяны үйлсэнд бол их наривчилсан зүйл бол байгаагүй. За тэгэхээр бараг хөлсөөр ажиллах гэрээгээр явдаг байсан баг тий. Тийм бас нөгөө талаараа тий. Тэгэхээр бүтэн бүс цагаар ажиллахад бол нэгдүгээрт яг манайхын хөвчлэн оюутнуудтай гэж яг оюутнуудаас байгуулж болно. Гэхдээ үндсэн ажилтнтай ч гэсэн бас бүтэн бүс цагаар ажиллах хөдөлмөрөөр бас байгуулж бас болно. Тий. Ер нь бол. Тэгэхээр бүтэн бүс цагаар ажиллахыг ярихын тулд нөгөө богиносгосон цагаас юугээр ялгаатай юм бэ гэдгийг харьцуулахгүй бол бас учир дутагдaltaй байх. Тий. За бүтэн бүс цагаар ажиллах энэ хөдөлмөрөөр илүү нөгөө императив биш, диспозитив, илүү нөгөө чөлөөт байдлын зарчим үйлчлдэг бол богиносгосон цагаар ажиллах нь болохоор илүү императив байдаг. Яг энэ үндслээр богиносгосон цагаар ажилладаг шүү. Тодорхой нөхцлүүдтэй. Бүтэн бүс цагаар ажиллахад бол нэг тийм томьёо гипотезийн нөхцөл байхгүй. Яг зүгээр янз янзын зүгээр амьдралын шалтгаанууд бол байна. Тухайлбал юм бол арга эртээ одоо өр хөвгтөө асардаг, өвчин настай ээж аваа асардаг. Эсвэл мэрэгчлэл дээшлүүлэх нөгөө мастер ч юм уу доктор сурах те. За энэ нөгөө ажлын цагтаагаа давхцсан энэ тохиолдолд бол нөгөө их хвчлэн дандаа ажилтны санаачлахаар бүтэн бүс цагаар ажиллах асуудал гарч ирдэг. Мэдээж ажилтан хүсэж байгаа шүү дээ. Тийм биз дээ. Түүнээс ажиллуулагч хүсээ та бүтэн бүс цагаар ажиллаа гэж санаачлах бол мэдээж юу гэж 8 цаг ажиллаж хүн 5 цаг болгоод ч юм уу 4 цаг болгоод 4 цагаар одоо цалингаа бууруулна гэж байхгүй шүү дээ мэдээж. Гол нь энэ дээр нэг тал буюу ажилтны талаасаа илүү нөгөө хүсэл зориг гарч ирдэг бол богиносгосон цагаар ажиллахад бол 3 үндэслэл байгаа. Тухайлбал юм бол эмнэлэг хөдөлгөөний магадлал комиссийн шийдвэрээр одоо тухайлбал бол бөөрийн асуудалтай байгаа тэр эмнэлэг хөдөлгөөний магадлал комиссийн шийдвэрээр за энэ үнийг одоо энэ чигтэй орчинд их удаан ажиллуулах юм бол бас тий энэ үжи асуудалд орох нэ. Тийм учраас 8 цаг хэрэггүй 5 цагаар ажиллаулаа. Магадгүй 4 цагаар ажиллаулаа ч гэдэг юм тий. За тэгвэл ингээд дээрээс нь жирэмсэн болон хөхүүл хөхтэй эмчийн магадлалаа заасан хугацаагаар богиносгосон цагаар ингээд үндэслэл яриад байгаа богиносгосон цагийг би ярьж байгаа. Дараа нь үйлдвэрлэл дээрх сургалтанд хамрагдаж байгаа тохиолдолд богиносгосон цагаар дээрэс нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа тохиолдолд бас богиносгосон цагаар. Тэгэхээр илүү императивны үндэслэлүүд байгаа бол бүтэн бүс цагаар ажиллахад илүү гэрээний чөлөөт байдлын зарчим үүсэж байгаа. За дараагийн нэг ялгаа нь юу юм гэхээр бүтэн бүс цагаар ажиллахад бол ажилласан цагийнхаа цалинг л авна. Тухайлбал бол би 4 цаг ажилласан бол 4 цагтаа ногдох цалинг л авна. Харин богиносгосон цагаар ажиллахаар мэдээж зөрүү одоо бас гарна шүү дээ. Тэгвэл тэрийг олгороор авна. Зөрүүг нь олгороор. Тэгэхээр нөгөө ажилт нь өөрөө бас хохирохгүй гэсэн үг. Яг авдаг цалинг бол авна. Ажил олгогч тэр зөрүүгийн дутаа авсан цалингийг олгороор өгдөг бол харин бүтэн бүс цаг бол яах нь яг нөгөө өөрөө хүссэн учраас тэр эрсдлээ бол мэдээж ажилтан өөрөө тооцоолоод ажил олгогч одоо оферт буюу гэрээний санд өгж байгаа шүү дээ. Нөгөө талаараа акцент гэдэг бид нар ярьдаг те гэрээ байгуулах. Тэгэхээр энэ агуулгууд бас байдаг. За бүтэн бүс цаг дээр за тэгээ нэг хамтын гэрээ хөдөлмөрийн дотоод хэмжээ хэмжээ дээр бол яг нэгэн адил бүтэн бүс цагаар ажиллахад бол хамаарагддаг. Үндсэндээ бол тий. За богиносгосон цагаар ажиллахад бол тодорхой үндслүүд гэдээ ярьсан тий. За ерөнхийдөө товчхондоо ярихад бол за дараачийн гэрээ болохоор гэрээсээ болон зайнаас ажиллах гэрээний онцлог нь юу юм бэ? За тэгэхээр даяарч байгаа энэ үед яг нь олон улсад бол энэ бол нийтлэг бас харагддаг байдаг. За сая манай Монгол мэдээж дэлхийд даяар одоо сая ковид гээл те асуудлууд бас гарч ирлээ. Тэгээд яг энэтэй холбогдуулаад энэ гэрээс зайнаас ажиллах энэ асуудлууд бас нэлээд
тухайн үедээ бас хурцаар тавигдсан тийм ээ. За тэгээ энэ мэдээж 22.1 сарын 1-ээс яг энэ шинэ хуулинд яг энэ зохицуултууд орж ирсэн. Тэгээд яг гоо гэрээс зайнаас ажиллах ингээд яг ингээ хуулийн тэр нөхцөлийг ингээ харахаар жоохон яг хальт харахаар ингээ жоохон ялгахад их төвхтэй. Гэхдээ зүгээр л эсвэл зайнаас гээд ганц нөхцлөөр тавьчих. Ягаад болохгүй? Заавал гэрээс гэдэг нэг үг оруулаад зайнаас гэдэг. Тэгэхээр яг хөө зүгээр ингээд судлаад хараад тахаар нэг 3 ялгаа байна гэж байна. Тухайлах юм бол гэрээс ажиллана гэдэг маань илүү одоо баялаг бүтээдэг. Одоо нэмэн үрдэг шингэсэн те бид бүгдээ яадаг нэг жижиг дунд илдвэрлэл. За харин зайнаас ажиллана гэдэг маань одоо илүү компьютерийн ард суудаг те. Хоёулаа л оюуны ажил шүү дээ. Гэхдээ зайнаас бол нөгөө компьютерийн ард сууж ажилладаг онцлогтой. За тэгэхээр гэрээс ажиллах жишээ нэх юм бол одоо тухайлах юм бол за би нэг бэлгийн үйлдвэрлэлтэй байлаа хуваараа. За гэрээрээ те. Надад бэлийн үйлдвэрлэлтэй юм тоног төхөөрөмжөнд байдаг. За мэдээ зах зээлийн шуурнаар ч гэдэг юм одоо янз бүрийн асуудлаас одоо тэр үйл ажиллагаа зогсоолоо. Би ажлыг болсон те. Тэгвэл мэдээж одоо хар гэрээд хичээх эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулах зорилгоор одоо яг энэ мэдээж хүн хамгийн чаддаг юм аа л хийж штэ. За тэгвэл одоо яг ижил төрлийн яг тийм бэйли хийжсэн газар ажиллаа гэж бод. Тэгвэл яг ингээд анзаараад исэн чинь яг нөгөө тоног төхөөрөмж манад байгаа гэрте байгаа тоног төхөөрөмж яг энд байгаад байдаг. За магадгүй бас би гэрте ар гэрте бас шалтгаанууд байгаагүй. Бас минь төрөний хэлдэг хүчин настай ээж гэж янз бүрийн юм нөхцөл. Тэгвэл ажиллуулагчтай хэмтлэх нь шүү дээ. За захирлаа яг энэ тоног төхөөрөмж надад байна. Окей. Би гэрээсээ ажиллаж болох уу? Тэ? Хэрвээ ажиллуулагч нөхцөл байдлуудыг хараад харилцан тохиролцож чадах юм бол гэрээсээ ажиллаж болно. Тэгээд энэ дээр нэг зүйл байгаа. Гэрээс ажиллахад нарийд өгдөг. За та тэдэн бэл хийгээрэй. За өдөрт таны бэлий бол 500 бэл. За түүхийд бүх юм авчих шүү дээ. Тэгвэл зайнаас ажиллахад илүү онлайнаар хоорондоо хянагд. Одоо энэ оюутлогой одоо тийм компаниуд ч одоо нэг гадаадын янз бүрийн програмаар хоорондоо холбогдоод одоо жишээ нь би зүгээр жишээ авч байгаа шүү бас. Яг компьютераар зоох юм бол одоо ногоон гэрлэр за энэ яг л ажиллаа хийж ийн гэдэг юм уу. За жоо орж гараад тэгвэл улбар шарж гэдэг юм үү. Улаан гэрэл асах юм бол хотлоо ингээ компьютер асааж алгуулчлаа ч гэдэг юм. Гих мэтлэн ингээд хоорондоо хянагдаад ингээ явцдаг тий. За мэдээж имэйлэр одоо үүрэг даалгавраа өгчөөд харилцаад явцдаг. За үүгээр ялгаатай. За бас нэг томоохон ялгаа байна. Одоо 3 дахь нь гэрээс ажиллахад нөгөө хаап саналдаг. За нөхөр сэргэлээ гэртээ ажиллаж байгаа гэдэг аваар осолд орчвоо. За хэрвээ үйлдвэрлэлийн осолд орох юм бол нөгөө ажлын байр гэж үзээд өөрөлдөх юм бол нөгөө 48 цагийн дотор нөгөө үйлдвэрлэлийн ослог судлах комисс маань өөрөө ажиллаад ингээд тухайн байгууллагад үйлдвэрлэлийн ослог бүртгэдэг ингээд хэрэгцээ үр дагаврууд үүсээд явдаг. Тэгвэл зайнаас ажиллахад бол заавал одоо хаап саналдаггүй. Яг хаап сануулах шаардлагыг тусгайлан бол хуульчлаагүй. За ер нь бол яг энэ 3 агуулгаар бол одоо ялгаатай. Тэгээд яг танхимаар ажиллаж байгаа ажилтнаа яг л ижил ирэхэдэлж үүргийг хүлээн. Түүнээс бол та гэртээ ажиллаж байгаа та тэр гадаадд ажиллаж байна. Та Америкаас ажиллаж байна гэж тийм ялгарлан дурах юм бол байхгүй. Яг нөгөө нэг хэдий гэрээс гэж заавал гэртээ байх албагүй шүү бас. Зөв гэрээс гэдэг төлөөний үгээр л тодорхойлсон боловч гэр гэдгийн цаана өөрийн сонгосон байршилж бас байж болдог. Манайх нөгөө гэрээс хэл заавал гэртээ гэдэг. Зайнасгээр хамаагүй хаанч ирсэн гэдэг үг бас тэрүүгээр бол нэг ялгаатай бол биш шүү. Ер нь ажил үүргээ гүйцэтгэх нь л чухал тий. Яг. За дараагийн асуулт болохоор тагалднаар суралцах хөдөлмөрийн гэрээ гэдэг нэг зохицуулт байна. Та энийг нэг тайлбарлаж өгч. Тийм. Тэгэхээр энэ их зөв зүйтэй нөгөө талаараа бас энэ төрийн бодлогоор би ороод ирсэн юм болов уу гэж би харж байгаа. Тэгэхээр сүүлийн үед одоо хүүхэд залуучууд маань илүү нөгөө бакалаврын төвчний боловсрол руу их шуурдаг болчих. За энэний нөгөө сөрөг тал нь болохоор нөгөө нарийн мэрэгчлүүд маань орхигдоод тий ингээд хүн хүч одоо бас тэ ажлын байрны одоо тэр хүний нөөцийн бодлого ингээ алдагдах ийм нөхцөл байдлууд бас их гарч ирж байгаа юм аа. Энийг бол төрийн бодлогоор одоо юу гэдэг энэ дагалдан суралцахын үеийн хөдөлмөрийн гэрээ гэж оруулж ирээд за төр яаж дэмжсэн гэхээр мэдээж дагалдан суралцахад бол цалиа авна ойлгомжтой. Тэгвэл нийгмийн даатгалын нь болохоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас өөрөөр хэлбэл ажил олгочод даатгал төлөх тэр дарамт байхгүй гэсэн. Энэ өөрөө нөгөө талаараа одоо юу гэдэг ажилуулах тэр шалтгаан хөшөөрөг сэдлийг одоо төр хуульчлаад өгч чинь гэсэн. Энэ бол би зөв алах юм гэж харж байна.
За яг хөө зүгээр детальчлах юм бол 3 жил хүртэл хугацаагаар ингэж байгуулдаг. Тэгээд цалин үсэг бол хөдөлмөрийн эсний доод хэмжээнээс хамгийн бага бол доод хэмжээнээс багагүй байна. Тэгээд энэ бол нөгөө коллежийн оюутнуудад яг энэ одоо 63 дахь зүйл бол яг энэ коллежийн оюутнууд бакалаврын түвшний оюутнууд бол энэ завт ерөөс огт хамаахгүй шүү. Энэ бол зөвхөн одоо бидний хуучнаар темси оюутнуудад энэ бол зохицуулагдана гэж ойлгож болно. За ойлголоо. Та сая болохоор хөдөлмөрийн гэрээнүүдийн төрлүүдийг тайлбарж хэллээ. За эрх зүйн ач холбогдлын мөн адил тайлбарлаа. За эдгээр гэрээний төрлүүдийг ажил олгогч хэрэглэхтэй гэдэг юм уу? Одоо ажилтнуудтай байгууллагатай тухайлсан яг харилцаанд тохирсон гэрээг одоо байгуулах нь ажил олгогчид одоо ямар ач холбогдолтой байдаг юм бол миний бодлоор бол түлхүү ажил олгогч энэ гэрээнүүдээ зөв зохистой сонгож чадвал энэ гэрээнүүд илүү бодиттой байгуулагдах боломжтой юм болов уу гэж харлаа л да. Тийм. Тэгэхээр ажил олгогчийн зүгээс мэдээ сая ингээл хэдүүлээ хоёлаа ярьлаа. Дагалдан туршилт дээр шууд үндсэн болгочих юм бол эргүүлээд хөтөлмөртэй харилцааг туслахад юу вэ? Нөгөө 80 дугаар зүйл нөгөө улсын дэд хөхөө 2012-ын зөвлөмж. За нөгөө тогтоох ажиллагаа энэ төр гээд нэлээд асуудлууд болдог бол дагалдан туршилтаар авахд эргээд хугацаагаар нь өөрөлдөх юм бол сонгохгүй байх нь өөрөө нөгөө үйл явдлаар учраас нөгөө илүү амар болчихно. За одоо хар үгээр явах юм бол хар үгээр ш уучлаарай. Түүгээр явж байгаа гайг үүгээр дуудаад явах уу те гэдэг агуулгын дээр гарч ирж байна. Тэгэхээр ингээд дагалдан туршилтаар ингээд ажилуулж байгаа нь нөгөө талаар ажил олгохтой бас их ашигтай. Тэ хүн таних. Дараагийн асуудал болохоор тэр онцгой нөхцөл бүхийгээрээ гэдэг. За ердийн зүгээр гүйцэтгэл дээр зүгээр хөдөлмөрийн гэрээ байгуулчих юм бол магадгүй саяны миний хэлсэн те нөхцлүүд хангахдахгүй байх ийм асуудлууд гарахаар нөгөө 80 дахь зүйлээс гадна дахиад халах юм хөдөлмөртэй харьцааг туслах юм салаа мөчрөд гараад ирж байна. Тэгэхээр мэдээж энэ бол ажил олгогчид бас ашигтай. Тэ үр дүн шаардах ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ бол гэхдээ ажилтнаа ч гэсэн бас хэрэв онцгой нөхцөл бүхийгээрээ байгуулах юм бол цалин үүснэ. Эдийн засгийн нөхцөл байдал нь бас илүү одоо өрөөгөөчтэй те ийм байдал нөхцөл байдлууд. За тэгээд тэр гэрээс зайнаас ажиллах үе бол цаг үеийн нөхцөл байдалтай байна. За яг энэ дээр нэг зүйл нэмж хэлэхэд яг гэрээс зайнаас ажиллах боломжгүй ажлууд бас байдаг. Заавал танхимаар ажилдаг те ингээд амьд харилцаа үүсгэж ажилдаг ажлууд. Багаар ажилдаг. Тийм түүнээс бол манайхан ч ингээд те зайлшгүй сууж явах хэвээр ажил байтал би гэрээсээ ажилламаар байна ч гэдэг юм. Зайнаас ажилламаар байна гэдэг муухай шаардлагуудаас их тавигдаад байдаг. За тэр бүтэн бүс цагийн гэрээ ч гэсэн те ийм агуулгуудаар. За ойлголоо баярлалаа. Дараагийн асуулт болохоор хөдөлмөрийн тухай хууль дээр байгаа бас нэг зохицуулалт байна. Энэ болохоор иргэн хооронд байгуулагдах хөдөлмөрийн гэрээ гэнэ. Энэ ямар төрлийн гэрээ хэлж байгаа юм бэ? Яг хоо энэ бол 69-с 71 дэх зүйл дээр их тодорхой тусгагдаж өгсөн. За өмнөх хөдөлмөрийн хуулинд бол яг юм наривчсан зүйл бол байгаагүй. Тэгээд шинэ хуулийн нэг онцлог зохицуулалт бол иргэн хүн бас ажил олгогч байхаар ингэж зохицуулж өгсөн. Хуучин бол нэг хуулийн этгээд гээл те. Ер нь амьдрал дээр бол амьдрал дээр тий. Тэгэхээр иргэн хүн одоо ажлын байр үүсгээд тэгээ аж ахуйн нэгж байгуулаагүй ч гэсэн ажлын байр тодорхой хүрээлэл үүсгээд ингээ хүн ажиллаж болно. Тэгэхээр энэ дээр бол яг хоо мэдээж би түрүүнд хэлсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж зүгээр нэг амаараа ярих биш. Хөдөлмөрийн гэрээ байгуулж эргээд одоо янз бүрийн одоо ажилтны талаас ааж гэдэг юм уу, ажил олгогч талаас ааж гэдэг юм уу, хөдөлмөрлөлт эрхээ хамгаалуулах те. Нөгөө талаараа яг энэ хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаа тохиолдолд бол нөгөө яг шинэ хуулиар бол нөгөө одоо нөгөө тухайн орон нутгийнхаа нутгийн захиргааны байгууллагад бас бүртгүүлэх асуудал яригддаг. Гэхдээ энийг бол ажил олгох сэргэлэнд бол үүрэг бол өгөөгүй. Зүгээр сэргэлэн хууль мэдэхгүй учраас яг нэг сураг сонсоод иргэд хоорондын хөдөлмөрийн гэрээ гэж бас гарч ирсэн байна гэд нөгөө ажилтан ажилуулж байгаа доржтойгоо гар бариад очоод нөгөө нутгийн захиргааны байгууллага дээр зөвлөгөө авна шүү дээ. За тэр тохиолдолд нутгийн захиргааны байгууллагад бүртгэх үүрэг бас үүсэж байгаа. Бүртгэх үүрэг үүсэж байгаа. Яг уу мэдээж ажилууллаа. За тэгээд нэг л хөдөлмөрийн харилцаа хэмжээр үүсчил байгаа хэмжээнд дуусгар болох туслах асуудал бас яригддаг. За энэ бол яг л нөгөө 80 дугаар зүйл. Дээрэс нь 78 дугаар зүйл нөгөө ажиллагч нас орсон ч гэдэг юм уу те. За бусад энэ нөхцөл байдлуудаас болоод хөдөлмөрийн харилцаа дуусгар болох. Ер нь бол гэрээний нийтлэг зохицуулагдаад явнаа л гэдэг сан. За та хөдөлмөрийн эрх зүйгээр мэргэжж байгаа хуульчийн хувьд за ажил олгогч нарт хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа зайлшгүй анхаарах ёстой зүйлс нь юу байдаг талаар нэг зөвлөд өгөөч.
Тэгэхээр хөдөлмөрийн харилцаанд бол мэдээж хоёр тал оролцож байна. Субъектийн хувьд те. За ажилтгуулагч болоод ажилтан. За ажилтгуулагч бол хөдөлмөрийн гэрээгээ бас нэлээ хуульчдаас зөвлөгөө авах. Ялангуяа энэ чиглэлийн мэрэгсэн хуульчаас зөвлөгөө авч нөгөө 7 хэмжиж нэг огтолж нөхцлүүдээ бас нэлээд нарийн тодорхойлох хэрэгтэй. Нөгөө талаараа гэрээ гэдэг утгаараа нөгөө талуудын чөлөөт байдал за бас их нөгөө тэнцвэрт байдал бас байх хэрэгтэй. Хэд бас нэг талд ашигтайж гэдэг юм уу? Тохиролцоо агуулгаараа. Тий. Дээрэс нь ажилтгуулагч бол яг зүгээр бэлэгдлийн үед бол муухай. Гэхдээ хөдөлмөрийн гэлтэй харьцааг цуслах тэр хэлбэрүүдээ их нарийн тодорхой. Зарим хөдөлмөрийн гэрэн дээр ингээд цөөхөн хэлбэрүүд байгаад байдаг. Гэтэл тэнд байхгүй зөрчил гаргачихаар нөгөө халж бас болдоггүй тий. Ийм агуулгууд бол гарч ирдэг. Тэгэхээр энэнийг бол нөгөө хөдөлмөрийн гэрээг харьцуулаад бусад байгууллагын хөдөлмөрийн гэрээтэй дээрэс нь ижил чиглэлийн байгууллагын хөдөлмөрийн гэрээтэй бас харьцуулж болно. Дээс ингээд туслах үндэслүүд дээрэс нь сахилгын зөрчил гэж юу болох юм? Сахилгын шийдвэр хүлээх үндэслэл энэ байдал мөн ажил амралтын цагийн асуудал, цалин хөлсний асуудал хизээ өгөх юм ч гэдэм үү те. За магадгүй яг чөлөөний асуудлыг бол дотоод журмаар зохицуулдаг. За яг энэ агуулгууд бол их нарийнчлан харах хэрэгтэй. За ажилтны талаас нь болохоор ялангуяа гэрээ зогслох үндэслэл. Эдрээ бол нарийн харахгүй бол манай ажилч чинь нөгөө баярлсандаа ажлын байраар хангаглаа гэд баярлсандаа гар үсэг зурчдаг. Харамсалтай. Тухайн зогслох тэр нөхцлүүд нь болохоор тийм одоо иргэний хуулийн агуулга зарчмыг зөрчсөн, хууль зөрчиж одоо нөхцлөд оруулсан тэрийг анзаараагүй юм. Яг энэ агуулгаараа халагдсан. Яг тэр залтаараа халагдсан зохицуулт. Одоо тухайлбал миний кейс хэлээ л да. Өргөдөл ирсэн гэдэг нэг юм залт ирсэн байгаа байхгүй ноцтой зөрчилд. Тэгэхээр өргөдөл санал ирсэн гэж байгаа. Тэгэхээр чи тэнд хүн л ажиллаж байгаа юм чинь янз бүрийн зүйл гарч ирнэ шүү дээ. Алдаа оноо байгаа үгүйсгүй. Гэтэ энэ нь өөрөө тогтоогдсон юм уу? Нөгөө талаараа одоо эдийн засгийн ямар хохирол учруулсан юм? Энэ байдлыг нөгөө ажилтгуулагч болохоор яг өөртөө ашигтайгаа зүгээр ирсэн гэсэн. Гэтэл ажилтан тэрийг анзаараагүй зурцсан. Яг тэр үндслээр шүүгээр маргаан орж ирсэн. Яг уу зарга бол авсан л да. Тэгэхээр мэдээж заавал тэрийг хараад урьдчилан засцсан байсан бол тийм тэгж халагдаач үгүй ч үү. Гэх мишнийгээр зөв би захын нэг жишээ гэлж байгаа. Тэгэхээр ийм л агуулга. За дараагийн асуулт болохоор за тэгвэл ажилтан хөдөлмөрийн гэрээнд гар үсэг зурхтаа зайлшгүй анхаарах ёстой, шалах ёстой тийм зохицуултууд нь юу вэ? Тий, тэгэхээр 49 дэх зүйлээс нь гол нөхцлүүдэд маш сайн харах хэрэгтэй. Ажлын байрны нэр, ажлын байрны тодорхой заасан ажил үүрэг. За үнийг харахтаа ажлын байрны нэр нь нөгөө нэг тэр одоо нөгөө хөдөлмөрийн хэвийн бүс нөхцөл ажиллах ажлын нөгөө жагсаалт гэж байдаг. Тэр ажлын байрны нэртэй таарч гин үү? Хэрвээ таарж байгаа бол нөгөө нөхцлөө тохирно шүү дээ. Тохирооч яг хэрвээ тэнд орчих юм бол шууд автоматар хэвийн бус гэж орж ирнэ. Хэрэг хэвийн бус гэж орж ирэх юм бол ямар их хэцүү үр дагавар үүсэхээр нөгөө хэвийн бусын нэмэгдлийн асуудал яригддаг. Бас нэг 5 цаасны асуудал яригддаг шүү дээ. Тэгэхээр энийг нөгөө ажилтан хүн анзаараагүй зурцсан. Дараа нь эн чинь өөрөө эргээд тэтгэр дарах ч гэдэг юм уу. Ер нь бол хөдөлмөрийн харилцаа үүснээс хойш хэвийн бусын нэмэгдлээ авч чадахгүй. Эдийн засгийн хувьд хохирох тийм. Дээрээс нөгөө миний түрүүний хэлсэн ажлын байрны байршил, хаяг. Энийгээ тодорхой тусахгүй бол жишээ нөгөө банкуд чих олон салбар байдаг шүү дээ. Тэ? Жишээ нь сонгоо айрхан дүрд байдаг. За нэг банк, за Б гэдэг банк. Нөгөөдг нь Баян зүрх. Гэтэл нөгөө ажлын байрны нэрээ анзаараагүй зурснаас болоод салбарыг өөрчилдөг. Тэнд очиж ажил гэдэг. Яг хөө ажлын байрны нэр адилхан. Тэгэхээр эн чинь яадаг нөгөө байршил өөрчлөгдөхөөр чинь тэр хүний эдийн засгийн хувьд зардал нэмэгдэн. Дээрэс нь эрүүл мэндийн хувьд гэсэн хэцүү шүү дээ. Гэрээсээ хол болчихно. Ганцны хоол идэнэ. Тэгэхээр гих мэтлэнгээр ингээд янз бүрийн асуудлууд гардаг учраас энэ ажлын байрны нэр дээрээ бас их үгүй ажил үүрэг гүйцэтгэх байршил дээрээ бас их тодорхой акцент өгсөн. За дээрэс нь цалингийн хэмжээ. Үндсэн цалин, албан шалын цалингийн хэмжээ энэ төргээд. Тэгэхээр энэ нөхцлүүдээр бас анхаарах. Дээрээс нь би түрүүнд хэлсэн цахилгаан шийдэл хүлээлгэх үндэслэл, хэлбэрүүд, ностой зөрчлийн агуулгууд энэ байдлуудаа маш сайн анхаарах хэрэгтэй юм болов уу гэж. Тэгээ цалин хөлс олгох тэр хугацаа сарын ихээр энийг бол нөгөө хөдөлмөрийн тухай хуулиар чинь 104-1-ээр нөгөө хөдөлмөрийн гэрээ хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулдаг. Тэгээ энэ хугацаа нь ямар гэх мэтлэнгээр наривчилсан юмуд байна л да. Тэгээд хуульчаас их зөвлөгөө авах. Ажлын 10 хоног гэж байгаа шүү дээ. Ажлын 10 хоногийн дотор магадгүй тэр 10 хоногийг хуульчаас зөвлөгөө авах тэр боломж гэж ашиглах. За дараагийн асуулт болохоор хөдөлмөрийн тухай хууль дээр үл өрсөлдөх үүрэг гэдэг нэг зохицуулт байгаа.
За энэ яг ямар агуулгыг хэлж байна? За ер нь ямар ажил мэргэжилтээр энэ үүргийг гэрээндээ тусгаж өгөх нь илүү ач холбогдолтой юм. Энэ талаар тайлбарлаад өгч. Тэгэхээр онцгой нөхцөл бүхий гэрээний нэг дагалдах гэрээ бол ялцгүй үл өрсөлдөх гэрээ байдаг. За би зүгээр заалтан 72 дахь зүйл дээр байгаа. Тэгэхээр энэ ямар агуулга гипотез нөхцлөөр хийгддэг вэхээр онцгой нөхцөл бүхий ажиллуулагч бол онцгой нөхцөл бүхий гэрээтэй ажиллантай хөдөлмөр хэлтэй харилцаа дуусгар болсноос хойш тодорхой хугацаанд үйлдвэрлэл бизнесийнхээ нууцыг хамгаалах зорилгоор өөр байгууллага хувь хүн тэ өөрөө өршөлдөхгүй байх үүргийг хязгаарлаж өгсөн юм гэрээ. Яг нь энэ гэрээг бол дурын нэг хөлбөмбөгийн гэрээгээр ажилладаг хүнтэй хийхгүй. Энийн гол гипотез юу нөхцөл нь бол онцгой нөхцөл бүхий гэрээтэй хүнтэй хийгддэг. Тэгэхээр яагаад онцгой нөхцөл бүхий гэрээтэй юм гэхээр тухайн ажилтны маань онцгой нөхцөл бүхий гэрээгээр ажиллаж байгаа захирал газрын захирал бол тухайн байгууллагынхаа ноу хааг бас мэдээд авчдаг. Тийм ээ? Үйлдвэрлэлийн нууцыг ч гэдэг юм уу. Ялангуяа банкны салбарууд байна. Тэ янз янзын салбарууд байгаа шүү дээ. Гэтэл яг ижил чиглэлийн эсвэл өөрөө энэ тусдаа яг ийм чиглэлийн компани байгуулахыг бас хязгаарлах юм асуудал бас байж болно. За энийг бол энэ хуулиар бол яг өмнөх 90 оны хуулиар бол энэ зохицуулалт огт байгаагүй. Тэгэхээр энийг бол ингэж зохицуулж өгсөн. Тэгээд гэхдээ мэдээж энэ хүн л болсон одоо онцгой нөхцөл бүхий гэрээ дуусгар болсны дараа амьдрын штэ бас. Гэхдээ нэг жилийн хязгаарлалт тавьчих. За нэг жилийн дотор шүү. Гадаад оронд яг энэ чиглэлийн байгууллагад ажиллах эрхийг бол хязгаарлаж болохгүй. Цэл нь өөр. Тийм өөр учраас. Бас мэдээж энэ хүн чинь бас амьдрах хэвээр. Тэгэхээр одоо өмнө авчихсан цалингийн багада 50%-аар. Гэхдээ дээшээгээ бас байж болно. Ядаж олгорыг нөх хэвээр тэр хугацаанд. Тэг ягаад гэхээр энэ чинь бас нэг тодорхой хэмжээгээр хөдөлмөрлөх хэрэгээ хязгаарлуулж штэ тийм биз дээ. Хязгаарлалт тавьж өгч байгаа учраас. За тэгээд насан дөрөв хүнтэй бол ингэж байгуулахыг хоригддаг. Дагалдан туршилттай бол байгуулахыг хоригддаг. Ер нь бол онцгой нөхцөл бүхий гэрээтэй хүнтэй л заавал энэ гэрээ гэдэг учиртай шүү. За хөдөлмөр эрхлэлтэй харилцаанд дурддагдаг бусад гэрээнүүд. За одоо бидний нэрлэдгээр бол нууцын гэрээ, төрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, сургалтын гэрээ гэх мэтчлэн гэрээнүүд байгаа. Та эдгээр гэрээнүүдийг бас ямар нөхцөлд хэрхэн яаж байгуулах ёстой вэ гэдгийг нэг тайлбарлаад өгч. Тэгэхээр сая яг нэг төрлийн хоёлаа ярьлаа тий. За дараагийнх нь болохоор за одоо нууцын гэрээ бол яг хуу ажиллуулагч яг нэг хоёр агуулга байгаа юм л да. Яг хуу хамгийн түрүүнд бол онцгой нөхцөл бүхий гэрээтэй ажилтнтай бол нууцын асуудлаар нэмэлт гэрээ хийх асуудал бас нөхцөл болоод тавигддаг. Нөгөө талаараа шаардлагатай тохиолдолд бусад ажилтнтай бол байгуулдаг. Яг хөө практикаас харж байхад бол ер нь онцгой одоо нууцын гэрээг бол ихэнх байгууллагууд бол энэ ажилчтай бол хийгээд байгаа. Яг хөө зүгээр нэг талаараа бол хоригдсан зүйл бас байхгүй. Шаардлагатай гэж өөрөө ажиллуулагч үзэж байна. Бас байгууллагын нууцын асуудлыг бол нэг байгууллагын нууцын тухай хуулиар ажиллуулагч өөрөө тогтоодог шүү дээ. Байгууллага өөрөө тогтоодог. Дотоод хэм хэмжээгээр. Дээрэс нь хөлбөмбөгийн гэрээгээр бас тодорхой үл өрсөлдөлийн нэмэлт гэрээ гэдэг утгаараа. Тэгэхээр нөгөө эрхцэн их сурвалжийн үед нөгөө дотоод хэм хэмжээнээс илүү хүчин чадалтай болдог. Хэрэг нууц яг тэр нөгөө нууцын гэрээгээ зөрчсөн тохиолдолд тийм ээ. Магадгүй настай зөрчлөөр оруулж бас болно. Нөгөө талаараа сахилын шийтгэл хүлээлгэх. Бүр явах юм бол одоо нэг геморын асуудал тийм ээ. Төрж яадаг гих мэтлэнгээр юм асуудлууд яригддаг. Энэ дээр өөрөө нотлохооны хэрэгсэл болгож ингэж нөгөө нууцын гэрээ. Нөгөө талаараа энэ гэрээг байгуулснараа нөгөө ажилтан хүнд бас тодорхой хэмжээнд үүрэг үүсэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ агуулга бол ингээ байгууллагуудаар яваад байдаг. За бас нэг дагалдах гэрээ бол нэг суралцах гэрээ бас байна. Нөгөө бид нар ажиллуулагч нар нөгөө хүнийг бас мэргэжлийн дээшлүүдээ гадаад дотоодод сургадаг тийм. За энэ бол яг хөө 90 оны хуулинд бол бас байхгүй байсан. Тэгээд шинэ хуулийн дээр бас нэлээд хариуцлага зохицуулж маш маргаан дагуулдаг байсан тийм. Ажиллуулагч өөрийн зардалаар одоо ажилтныг суралцуулах, мэргэжил дээшлүүлэх тийм. Шинэ мэргэжил эзэмшүүлэх зорилгоор энэ сургалтын нэмэлт нөхцөлийг хөлбөмбөгийн гэрээ эсвэл дагалдах тусгайлсан энэ сургалтын гэрээ гэж бас байгуулж бас болдог. Тэгэхээр яг энэ гэрээн дээр яг нөгөө хууль тогтоогч хэд хэдэн гол нөхцөлийг заавал тусах хэрэгтэй гэдгийг бол заагаад өгсөн. Тухайлбал юм бол сургалтын хэлбэр хугацааг бас сайн наривчлан. Тухайлбал юм бол зайнаас байх юм уу? Эсвэл танхимаар байх юм уу? Гадаадд байх юм уу? Дотоодд байх юм уу те? За энийг бол гэрээн дээр бол маш нарийн зааж өгөх хэрэгтэй. Дараагийн асуудал болохоор олгорын хэмжээний асуудал. За энэ одоо нөгөө хүндгүүлэх шалтгааны улмаас ажил үргээ гүйцэтгэгээгүй учраас бас нэг цалин одоо тэгээ олгор яг цалин жагс биш л дээ. Олгорын хэлбэрээр ингэж одоо урамшуул те мөнгөн хэлбэрээр ингэж хэрэгцээнд нь бас. Дараагийнх нь ямар агуулга байдаг вэхээр ажлын байр хэвээр хадгалах
асуудлуудыг бас энэ хөдөлмөрийн тухайлбал нэг 61.12 асуудал. За энэ дээр хугацаагаа бас нэлээд нарийн тусгаж өгсөн учиртай. Дээрэс нь ажил олгочоос гарах зардлын хэмжээ. Хэдэн төгрөгөөр нь ажил олгочоос гарах юм. Тэрийг гэрээн дээр бас маш нарийн зааж. Ер нь эргээд маргаан гаруул ганц барих хэмжээ гэрэн шүү дээ ер нь. За дараагийн асуудал болохоор бас юу яах вэ гэхээр аж ахуйн нэгж байгууллагад үргэлжлүүлэн ажиллах хугацааг. За тухайлбал сургууль төгсөөд ирсэн нөгөө захиалгад одоо сэргэлэн маань өрөөд ирлээ шүү дээ. Тэгвэл 1 жил болоод гарчих үедээ. Тэгэхээр цаад хугацаа бол 3 жил байж болно. Гэхдээ мэдээж ажилтаа өөрөө хүсээд игэл цаашаа ажиллаад ич болно шүү дээ. Магадгүй нөгөө сэргэлэн чинь ур чадвар өндөр болоод ирсэн. Одоо магадгүй Харвардын сургуулийг ч гэдэм том Америкийн Стэнфордын сургуулийг төгсөөд ирсэн юм чи одоо нэг оюуны Бернадагдаад арай өөр цалинтай ажилд орчих гээд хүсэл зэрэг байлаа ч гэсэн тэгвэл 3 жил байх хэрэгтэй. Энийг бол ингэж доод максимум хугацааг. Дээшөө сэргэлэн магадгүй ажиллах гэж байгаа ачиг санаад бас 10 жил байж болно. Магадгүй тэтгэвртэй гарлаач ажиллаж болно. Энэ бол тухайн үеийн асуудал тий. Хүсэл зэрэг баг тий. Бас нэг агуулгаагаа мэдээж хөдөлмөртэй харилцааг цуслах бас тохиолдол бас байна. Энэ бол бас чөлөөт байгаа шүү дээ 79-р зүйлээр тий. Дээрэс нь одоо нэг хөдөлмөрийн тухайлбал 10 дахь зүйл дээр барьцаа хэрэглэхийг харуулна. Нэг одоо мөнгө, эд зүйл, төрлийн бичиг баримтыг нь одоо их хуваар нь одоо барьцаалахыг бас хориглодог тий. Тэгэхээр энэ өөрөө нөгөө ийм манайхан ингэдэж шүү дээ нөгөө янз бүрийн юм за чи одоо ингээд та одоо ингээд ирээд мэрэгжилдээ дэвшлэлцээ. Одоо та гаргаж болохгүй шүү гэдэг рекламын барьцаалждаг. Магадгүй цалингийн дэнчин байдлаар одоо барьцаалждаг. Гэх мэтлэн. Эсвэл одоо тэдэнд одоо яг гарахт нь одоо ингээд цалин өгөхгүй байх. Гэх мэт ингээд янз бүрийн юм аргач яах одоо хууль бус зүйлүүд бас байна. Тэгэхээр яг энийг бол саний би нөгөө хязгаарлалтыг нь бол хэлчихлээ тий. Яг зүгээр ажилтан өөрийн санаачлахаар хөдөлмөрийн хэлтэй харьцааг туслан тохиолдолд ажил олгогч сургалтын зардлыг бүтэн эсвэл хэсэгчлэн чөлөөснөөс бусад тохиолдолд нөгөө хувь тэнцвүүлж ажил олгогчдоо нөхөж олгохын үүргийг хүлээж. Тухайлбал юм бол яг хэрэг ажиллаж байгаа тохиолдолд хэдэн жил төлөхийн гэдэг нь тодорхой. Тэгээд тэр нэг өдөр нь хэдэн төгрөг байхын, сард хэдэн төгрөг өгөхийн гэдэг нөгөө цалингаас нь ингээд тодорхой хэмжээс авч байгаа шүү дээ. Тэгвэл ажлаас гарсан тохиолдолд яг энэ хувь тэнцвүүлж яг бөөнөр нь бас шууд үүрэг хүлээхгүй. Мэдээж буцааж өгнө. Өгөхдөө одоо энэ одоо хувь тэнцвүүлэх байдлаар одоо ажиллах чинь хохирлгүй болгох. За магадгүй бас төлөхгүй ингээд явчих юм бол ажиллагч одоо шүүхэд хандаж энэ асуудлаа шийдвэрлүүлэх юм бүрэн боломжтой. Шүүхийн тусгай хариуллаар ч гэдэг юм уу тий. Эдгэрэнгийн охиролтой холбоотой. За ойлголоо. Танд баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлэгт оролцож одоо манай үзэгч сонсогчдод үнэтэй зөвлөгөө мэдээлэл өгсөнд баярлалаа. Цаашдынхаа ажил амьдралд амжилт хүсье. За үзэгч сонсогчдоо терминал 1 тэг хөтөлбөр хууль эрх зүйн болон ээлж дугаар та бүхэнд хүрлээ. За өнөөдрийн дугаарт бид хөдөлмөрийн гэрээнүүдийн төрлүүдийн талаар ярилцлаа. Мэргэжлийн хуульч та бүхнийг за эдгээр хөдөлмөрийн гэрээг за зөв сонгож хэрэглэх нь чухал талаар зөвлөж байна. За ингээд эх 7 хоногт энэ цагтаа энэ өдөртөө иргэн уулзъя. Баяртай үзэгчтэй. За баяр.